Монголын парламентын мэтгэлцээний холбоо Манлайлийн боловсролын үндэсний төв Сүхбаатар дүүрэгтэй хамтран шинэ үеийн дэмжийн сэдвт анхлан мэдээлэгчдийн чансаа 16 багийг шалгаруулах мэтгэлцээний тэмцээн амжилттай болж өндөрлсөн билээ. Энэхүү тэмцээнд маань тэргүүн байранд Best клубын Best 3-ыг харьцах 6 баг, Дид байранд Эдос клубын Түшээдхан баг, Утгаар байранд Төгсөөгийн клубын Төгсөөгийн 43 багууд орсон билээ. Ингээд та бүхэндээ шилдэг багуудынхаа ихлээс төөрөлөг өгье. Таны зөвсөн хэлцэгчтэй бол ирэх шүүх нэртэй нэг юм үү те. Үүрэгтэй хуулиар хориглохон зүйтэй гэсэн юм шийдэлтэй болохоор Мансын Азийн зүгээс давж хүрээнд хүрээлэл болохоор Монгол зүгээрээ гэж. Үнчнээ миний би дэмжлэг болон ницаалтын эхлэлээ эхлээд бэлэн болоод байна. Би эхлээс ураг хөшийн яшин зөвлөдийн ницаалтаасаа эхлэж бодож байна. Энэ маань болохоор оюуны чадамжаараа илүү ч юм уу эсвэл хүүхдэд харьцах чадвараач илүүдий болоод ингэж байдгүй. Энэ нь болохоор зөвхөн сонирхол байдаг. За тэгвэл Сэм Батрын кейс бүтлэр аваад үзээ 3 юм тоглож байгаа. Ингээ юу гэрэд нэг ихлээр өрөөсөө л та хэвтвэл эмчийн магадлаар энэ зүйлийг чинь таны ихийг хасч өгнө. Та энэ яаж байгаатай байггүй эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй гэж байгаа. Засгийн газраас ингэж бид нар тэр нэг хүний залраас нь гараад тэр хүний эрхч таавал зүгээр аз жаргалтай өгөөд өгөө гэж бид нар хаашаа хэлээгүй. Зүгээр бид нар таны ч гэсэн хүнд чинь таны тэр эргэн тойронд байгаа хүмүүсийн ч гэсэн хүндгээд байгаа байхгүй. Тэгээ би сөрөгчний нэг зүйлийг идэвхтэй идэхгүй нацыг ойлгосоо гэж хүсэж байгаа. Тэр идэвхтэй хүндвчтэй хүмүүсийн тухайд орох юм бол орох талаар яриаггүй зүгээр яг энгийн яг үнэхээр бодтой 11 авахын тулд нэг гимброо нэг зөвлөлийг золиослоо гэсэн шинжилгээр авах гэсэн юм бол гимброотойгоор солио гэдэг ийм аргументыг гаргаж өгвөл тэгээд юу гэдэг нь одоо 70 зүйл гэж байхад болно. Яг бол хүчийн хяналт гэдэг зүйл одоо Монголд хэрэгжээд ирсэн байна. Энэгээр 70 зүйл гэж ерөнхийдөө байхад болох юм байна гэж. За аргумент 2. Далавчгүй шувуу буугүй цэрэг. Далавчгүй шувуу буугүй цэрэг. Энэ дээр юу ярих гэдэг юм бэ гэхээр залуу хүний эзэмших ёстой зүйл нь мэдлэг юм байна. Тэгэхээр улс орны баялаг бол ард иргэд гэж бид хэлдэг тийм ард иргэд. Тэгвэл ард иргэдийн эзэмших ёстой чадвар нь юу юм бэ гэхээр мэдлэг байт юм байна. Залуу хүн гэдэг ялангуяа Монгол Улсын залуу гэдэг өнөөдрийн манай Монголын нийгэмд байгаа энэ залуучууд маань өнөөдөр бид нар өсөж өнжиж, бид нар хөгжиж, бидний сэтгэл санаа доктортой байж, ингэж бид нар өнөөдөр Монгол улсыг энэ дампуурлаас, энэ ядуурлаас, энийг боломжтойгоо байгаа зүйлээ сайн үндсэндээ гарч ирнэ. Үүний үндэслэр манай аргументын үнэн худлыг агуулдаг. Сурагчнаас гаргаж ирж байгаа санаа нь авч өрөөсөө тийм байгаа да. Энэ магадгүй манай сурагчныг нэгэн санаа авч өгöd байгаа болов хэмээн би хувьдаа бодож байна. За ингээд анхаарлаа хандуулсанд баярлалаа. 2015 оны 11 сарын 14, 15 зохион байгуулсан тэмцээнд маань 160 баг орснороо парламентын мэтгэлцээний түүхэнд хамгийн олон баг орсон тэмцээн болсон билээ. Тус тэмцээний маань дэмжин ажилласан Сүхбаатар дүүрэг болон оролцсон мэтгэлцэгчид зохион байгуулагчдад талархал илэрхийлье.